За бид нар 20 наснда амьдрал хөл тавиад бүх юм шин, бүх юм гоё, бүх юмыг эдэлж үзмээр санагдаад хороогийн бүх сайхан юмыг эдэлж хэрэгэлдэг, шоу үздэг. За тэгээ 30-аас 40 наснда очихдоо хүмүүсийн 99% нь зүгээр л нэг байдаг л амьдралтай болсон байдаг. Хүмүүсийн 1% нь л цаг хугацаанаас хамааралгүй, мөнгнөөс хамааралгүй, эрчөлөөтэй амьдралтай болсон байдаг. Хэрв чи тэр 1% багтахыг хүсвэл яг одоо анхаарлаа хандуулаарай. Hi, хөрөнгө оруулагч Lifelong Learner Тэмүүлэн байна. Хэрвээ та манай MoneyWise Mastery Channel-ыг subscribe хийгээрэй. Оронд та бүхэндээ би сонирхолтой гоё бичлэгүүдийг, контентуудыг хүргэж явах болно. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ би 20-с 25 наснда амжуулах 5 зүйлийн тухай ярих гэж бодлоо. Ингээд let's talk about money. Нэгдүгürt нь риск гарга. 20-с 25 наснд риск гаргаж ямар нэг юм хийж үзэх, ямар нэг юмыг туршиж үзэхэд алдах юм юу ч байхгүй. За харин ч хожих юм ихтэй тэр нь юу гэхээр маш их туршлага, маш их сургамж, амьдралыг ойлгодог, маш их юм тэрнээс олж авна. За яг энэ риск гаргаагүй миний 20 наснда хийсэн алдаануудын нэг нь л дээ. Өөрийгөө сорж үздэггүй, ямар ч юмыг шинээр юм эхлүүлж үзээгүй, зүгээр л хүмүүсийн амьд хэлснээр, хүмүүсийн шаардснаар хүмүүс таалагдах гэж тэгж амьдэрсэн байна. За тийм болохоор хэрв чи 20-с 25 настай бол алдаа гарга. Тэгээ юм хийж үз. Алдаанаасаа суралц, тэндээс амьдралыг ойлгож авна. Хин намайг юу гэх бол гээл бодохгүйгээр зүгээр л хийгээд үз. Дугуйтай хөвсгөл ямар вэ нөө? Зүгээр л яваад үз. Day trading хийж үзмээр вэ нөө? Зүгээр л хийгээд үз. Ямар нэгэн хэл сурмаар вэ нөө? Зүгээр сураад үз. Хамгийн гол нь үр дүн чухал биш. Хамгийн гол нь тэндээс би юу ойлгож авч ийн, ямар туршлага хоригдлуулж ийн, юун дээр алдаж ийн, тэр алдаанаасаа би суралцж байгаа үгүй л үү хамгийн чухал. За 20-с 25 наснда амжуулах хоёр дахь зүйл нь болохоор санхүүгийн баазаа босгох. За ихэнхдээ бид 20 насаараа үрд мөнх байх юм шиг дандаа боддог тийм. За тэгэлгүй яг хөө мэдээж 20 нас дийлдэхгүй, хинээс ч үчтэй. За тэгтээ цаг цагаараа байдаггүй, цагилдаг хөхөрөө байдаггүй гэдэг шиг хизээ нэгэн цагт бид нэр хөгшөржил таараа, хизээ нэгэн цагт тэгтүүр гарчил таараа, хизээ нэгэн цагт өвөл болжил таараа шуурна. За тэр бүгдэд хамгийн гол нь бэлэн байх ёстой. Тийм учраас санхүүгийн баазаа 20 настайдаа тавьчихвал 30-аас 40 нас чинь ирээдүйд баярлнаа. Хөрөнгө оруулж үз, мөнгөний сэтгэл зүг судал, сур, мөнгөө хадгалж сур, мөнгөөрөө хөрөнгө оруулаад үз, дэлхийн зах зээл, янз бүрийн зах зээлд хөрөнгө оруулаад оролцоод үз, өөрийнхөө эмоцныг танд сурна тийм. Хөрөнгө оруулалт, зах зээл, хөрөнгөний зах зээл, мөнгөний зах зээл гэж юу байдгийг ойлгож сурнаа. Тэрнээс гадна би 20 дэх хэмжээнд тэтгэвэр хаа байсан гэж бодож болохгүй. 20-оос эхэлж тэтгэврийн сандаа тэтгэвэртэй санаа зовж сур. Тэтгэврийнхаа санд одооноос мөнгө хөрөмжлүүлж сураа. Тэгэх юм бол ирээдүйн 50, 60 та хөгшөрсөн ирээдүй чинь баярлнаа. 20-с 25 наснда амжуулах 3 дахь зүйл бол нөхөрлөл. За 20-с 25 наснда бид хамгийн их найз нөхөдтэй, хамгийн их хүрээлэлтэй, хамгийн азаргалтай үе байдаг. Найз нөхөд гэдэг бол хамгийн чухал тийм, хамгийн нандин үерхэл байдаг. Бараг гэр бүлээс чухал тийм үе байдаг. За тийм учраас яг энэ үедээ зөв үнэтэйг нөхөрлөл. Хүнийг найзаар нь таньдаг гэж ярьдаг. Чиний нөхөрлөж байгаа 5 хүнийг харахад л чиний ямар хүн бэ гэдгийг мэдэж болно. За тийм учраас сагсчин болмоор байвал сагсчин хүмүүстэй нийл, мөнгөтэй болмоор байвал мөнгөтэй бизнес хийдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл, архичин болмоор байвал архи удаг хүмүүстэй нийлээ. За тэгээ чи бодож магадгүй би гэр оролт өссөн юм чи надад гэр орооллын хүүхдүүд тий найзууд байна. High school би хөдөө өссөн юм чи надад хөдөөний л найзууд байна. Мөнгөтэй хүмүүс хүрээлэлд яаж орох юм тий хэцүү шттэ тийм хүмүүстэй нийлж үзээгүй манай найзууд бүгдээрээ мөнгөгүй ч юм уу манай найзууд бүгдээрээ архи удаг ч юм уу тий. За тэгэх юм бол fair enough. Хэрв тийм нөхөрлөл, хэрв тийм найз байхгүй бол сошиал медиа, интернет, YouTube-ээр янз бүрийн мундаг залуучууд зөндөө байгаа. Тэднийг дагаж, тэднээс inspiration авч, тэднийг хуулбарлаж, тэднэртэйг адилхан болохыг хүсэж ирмэлцэх хэрэгтэй. За тийм учраас чи ямар хүн болмоор вэ? Зөвхөн тийм хүмүүстэйгээ л нийл. Нөхөрлөлөө зөв сонгох хэрэгтэй. За 20-с 25 наснда амжуулах 4 дахь зүйл бол дадал, зуршил. За муу зуршлыг бол сурахад амархан, хаяхад хэцүү. За сайн дадлыг бол сурахад хэцүү, хаяхад амархан байдаг. За бид бүгдийн prefrontal cortex гэж энэ тархины урд хэсэг 20-с 25 наснд дөнгөж бүрлдэж бүрэн дуран ингээд хөгж дууссан байдаг. Энэ тархины хэсэг юуг зохицуулдаг юм бэ гэхээр төлөвлөгөө гаргах, янз бүрийн шийдвэр гаргах, янз бүрийн асуудал шийдэх. За ялангуяа дадал, зуршлыг зохицуулж идэг энэ тархины юм хэсэг юм аа. За тэгээ энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр хүн болгон муу зуршилтай, сайн дадалтай төрдөггүй гэсэн үг. Тэ 25 хүртэл 30 хүртлээ тэр сайн дадлуудыг, тэр муу зуршлуудыг ямар нэгэн хүнээс, ямар нэгэн орчин тойрноос хүлээж авсан байдаг, сурсан байдаг. За яг энийг бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр төлөвшнө гэж ярьдаг, тэ. За тийм болохоор энэ юу гэсэн үг вэ гэхээр 20-с 25 наснда
Prefrontal cortex хөгжиж явах үед сайн дадлуудыг өөртөө суулгачих юм бол дараа нь амар байх нэ. Тэ? Жишээлбэл ном унш, шинэ юм сурах, эрт унтах, дасгал хөдөлгөөн хийх, арх тамхинаас хол байх, зөв үнэтэйгээ нөхөрлөх, янз бүрийн донтуулах юмд автахгүй байх. Энэ бүгдийг 20-25 наснда суулгачих юм бол дараа нь 30 нас хүрээд 40 нас хүрээд нэг айхтар муу зуршилд автаад байдгүй. Ягаад тэгэхээр сайн дадлыг суулгах учраас нэг их муу зуршилд автаад байдгүй. Тэгээ манайхан ярьдаг шүү дээ, тий. Ухаан суудсан байна. Ухаан сууж яана гэж. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөл бидний энэ урд тарих маань хөгжиж дуусаад тэр үедээ өөртөө сайн дадлуудыг суулгах зүүнийг ухаарсан хүн байна гэж ярьдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөл бидний тарих нь хөгжөөд дууссан байна. Сайн дадалтай болсон байна. Нэг их муу зуршлыг сураагүй байна гэсэн үг. 20-25 наснда амжуулах 5 дахь зүйл бол enjoy your life. Амьдралыг мэдрэх. За тэгэл амар риск гаргаал, амар юм хийж үзээл те. Бизнес эхлүүлээл, дампуурал тэндээсээ сураал, алдаанаас сураал, амар карьертай болоод те. Амар гоё habit дадлуудыг сураал. Тэгэл ингээл ертөнцөөс тасраад үеийнхнээс ингээл тасарчих үедээ амьдралыг ингээд зүгээр те гоё идэлгүй өнгөрөөч хүдэг гэж бодож магадгүй. Мэдээж би та нарт юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр enjoy your life. 20-25 нас гэдэг бол ганц л олдно, ганц л туулна. Тийм учраас 20-25 насыг бүх болох хэмжээгээр бүгднгээр нь гоё эдэлж, гоё бүгдийг нь амсах хэрэгтэй. Тэгвэл хамгийн гол нь миний хэлэх гээд байгаа нэг зүйл нь юу гэхээр ерөөсөл гэрийн даалгавраа хийсэн байх хэрэгтэй. Гэрийн даалгавраа хий. Гэрийн даалгавраа хийхэд дараа нь бие суул тавиад амьдралыг жинхэнэ утгаар нь мэдрээ, амьдраа гэсэн санаа. За тэгэхээр тэрнээс гадна ах トゥ хамаатан саданда цаг гаргах хэрэгтэй. Тэднэртэйгээ амьдралыг гоё мэдрэх хэрэгтэй. Гоё дурсамжуудыг бүтээх хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ мэдээж гоё дурсамжууд бүтээх хэрэгтэй. Хамгийн гол нь бас өөртөө цаг зарцуулах хэрэгтэй. Өөрийнхөө гэрийн даалгаврыг хийх хэрэгтэй. Өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Дараагийн 30-40 жилдээ суурэ тавих хэрэгтэй. Баазаа байгуулах хэрэгтэй. Нэг л мэтгэд амьдралтай бол, нэг л мэтгэд их нэртэй болно. Хүүхдтэй бол чинь бөөн хариуцлага ингээд хүрээд ирдэг. Тэгээд тийм учраас амьдралыг 20-25 наснда мэдэр, тэрнээс гадна бас гэрэн даалгавраа хий, баазаа байгуул, дараагийнхаа 30-40 жилд бэлд. Тэгэх юм бол дараа нь та нар алдахгүй. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 20-25 настай хүмүүс энэ 5 зүйлийг ерөнхийдөө амжуулсан байхад 30, 40, 50 нас хүрэнгүүтээ ерөнхийдөө амьдраланд ер нь гайгүй явчихна гэж би бодоод байгаа. Тэгээд тийм учраас та бүхэн энийг сайн сонсоод амьдралтаа хэрэгжүүлээрэ. Одоо хэрэгжүүлж явж байгаа хүмүүсээ комент хэсэгт бичээрэй, надад сонирхолтой байх болно. Юу хэрэгжүүлээд явж гин. Өөр энэс өөр ямар хийх зүйл, амжуулах зүйлүүд ер нь байдгийн болоо. Тэ комент хэсэгт бичээрэй. Ингээд дараа уулзтлаа. Түр чао.